Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр 2017 оны зуны тэргуун сарын шинийн 15-ны бэлэг цайн өдөр зохиож байна. Энэ өдөр бол мэдээж бурхан багшийн идэвхжин өдөр байдаг шүү дээ. Ийм сайхан бэлэг тэмрэлтэй өдөр өнөөдөр үндэсний латрагаас маань Азтан төрөн гэдэгт итгэлтэй Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латрагийн маань ээлжид дугаар үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид Icon цагийн маань болон үндэсний латран албан ёсны Facebook хуудасаар шууд хүрэхэд бэлэн болсон байна. Тэрний дэргэд мэдээж 4D6D642 гэсэн тохирлоод маань өнөөдрийнхээ азнуудыг хүлээн авахд бэлэн болсон байна. Ингээд үзэгчдэд уламжил ясаараа 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлаасаа тоглолтынхаа дүрмийг танилцуулъя. За шилэн хооронд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой тоонууд маань нэг нь гэхэд 4 удаа давхцсан байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй. Уг 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллынхан дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын аздан болж өөрийн тавьсан бацаага 500 дахин өсгөн авах юм. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхээ хамгийн ихний тохирлыг эхлүүлцгээе. За 40 ширхэг бөмбөлгнөөс маань 4 бөмбөлөг гарч ирснээр өнөөдрийн аздан тодорхойлж байна. За эхний бөмбөлөг гарч ирж байна. Эхний бөмбөлгний дугаар 6. Эхний бөмбөлгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. Гурав дахь бөмбөлгний дугаар 3. Гурав дахь бөмбөлгний дугаар 3. Дөрөв дахь бөмбөлгний дугаар 6. Дөрөв дахь бөмбөлгний дугаар 6. Ингэснээр 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр 6 тэг 3 6 тэг 3 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн уг 4 бөмбөлгийг яг дарааллынхан дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. За 4D-ийн 3 дугаар зэргийн тохирлын дараа бол мэдээж 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол байгаа шүү дээ. Тэгэхээр үзэгчд маань 4D тохирол дээр хамгийн багадаа 500 төгрөгийн бацаа тавьж тоглох боломжтой. Та тухайн өөр та завчрах 4 оронтой тоог зөв бүгэлснээр за 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тохирлууд дээр аздан болох 3 боломж байгаа гэсэн үг юм. За үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлынхаа азны тодруулах олон шилэн хооронд маань мөн адилхан тэгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Уг 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг та яг дарааллынхан дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлын аздан болж өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авах боломжтой болох юм. За ингээд үзэгч та бүхэнд амжилт хүсье нь бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол. Дөрөвдгийн 2 дугаар зэргийн тохирол маань шууд хурж байна. За эхний бөмбөлөг гарч ирсэн эхний бөмбөлгний дугаар 2. Эхний бөмбөлгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9. За 2 9 гэсэн бөмбөлгнүүд одоогийн байдлаар гарч ирсэн байгаа. Бөмбөлгний дугаар 1. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 2 9 1 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. Дараагийн бөмбөлгний дугаар 5. 4 дахь бөмбөлгний дугаар 5. Ингэснээр 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр 2 9 1 5 2 9 1 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Гарч ирсэн 4 бөмбөлгөө үзэгч та яг дарааллынхан дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм шүү. Энэ л 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол байлаа. За үргэлжлүүлэн 4D-ийн 1 дугаар зэргийн тохирлынхаа азныг хамтдаа тодруулах олон нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид шууд хүрч байгаа гэдгийг дахиилмаар байна. За шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу байрласан байгаа. Тэгэхээр үзэгч та бүхний харж байгаачлан эдгээр нэг оронтой тоонууд маань
маань нэг нь гэхэд 4 удаа давхцсан байгаа гэдгийг та санах хэрэгтэй. Уг 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгөө та яг дарааллынхан дагуу дөрвөлнгийн зөв тавьж чадсан тохиолдолд 4-ийн 1-р зэргийн тохирлын гацтан болж өөрийн тавьсан боцоогоо 2000 дахин өсгөн авах боломжтой болох юм. За ингээд нийт 4-ийг тоглож байгаа үзэгчдэд амжилт хүсье. Эхний бөмбөлгний дугаар 4. Эхний бөмбөлгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлгний дугаар 5. За, гурав дахь бөмбөлгний дугаар мөн айлхан 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Бөмбөлгний дугаар 5, 4, 5 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөг. 4 дахь бөмбөлгний дугаар 2. За 4 дахь бөмбөлгний дугаар 2 ингэснээр 4-ийн 1-р зэргийн тохирол дээр маань 4, 5, 5, 2, 4, 5, 5, 2 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. Уг 4 бөмбөлгийг үзэгч та бүхэн яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан боцоогоо 2000 дахин өсгөн авч байгаа гэсэн үг юм. За ингээд 4-ийг тоглосон үзэгчдэд баярлалаа. 4-ийг тохирлоо заасан төрсөн бол танд халуун баярыг хүргэе. За тэгэхээр үзэгч та бүхэнд нэгэн мэдээллийг хүргэе. Үзэгч та үндэсний лотереудаа хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа. За дэлгэцний хажууд манай тасалбар борлуулах борлуулалтын цэгүүдийн байршлууд яг энэ цаг мөчид харагдаж байгаа. Эдгээр цэгүүдээс та өөртөө хамгийн ойрхон барьлаж байгаа тасалбар борлуулах цэгүүдээр очиод тоглох хугацаа худалдан авч бүгснээр тохиролтой оролцох боломжтой байдаг. Та бүхнийхээ тохирлын хариу 7 хоногийн сандгой тоодоо өдрүүдэд 17 цаг 30 минутанд яг энэ хүү зарчмын дагуу бид тодруулдаг. За үргэлжлүүлэн бүгдээрээ хамтдаа 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлынхаа азсныг тодруулцгаая. Ингээд үзэгчдэд дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 6 удаа давхцсан 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг нь гэхэд 6 удаа давхцсан байгаа гэдгийг үзэгчдээ санах хэрэгтэй. Уг 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг та дарааллынханд хувьд нэг бол урдаас нэг бол хойноос нь гэсэн аль нэг хувилбараар нь 2 бөмбөлгнөөс дээш тааж чадсан тохиолдолд мөнгөн дүнгийн хонжирт хүрэх юм. За тухайлх юм бол үзэгч та дарааллынханд урдаас нь хойноос нь 2 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв тааж чадсан тохиолдолд 15000 төгрөг, 4 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 150000 төгрөг, 5 бөмбөлгийг зөв тааж чадсан тохиолдолд 1,500,000 төгрөг. За харин 6 бөмбөлгөө зургуулсан зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих боломжтой. За энэ бол мэдээж 6D тохирлогоо ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье.
6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Ингээд үзэгчдэд 6D тоглолтынхон 6 бөмбөлийг гарч ирсэн дарааллын дагуу танилцуулъя. 7 7 2 6 1 6 давтаж хэлье. 7 7 2 6 1 6 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байгаа. За 6 бөмбөлийг үзэгчд маань дарааллынханд хувьд урдаас нь гэдэг маань 7-гийн тоноос эхлүүлээ. За хойноос нь гэдэг маань 6-гийн тоноос эхлүүлээд аль нэг хувилбарын дагуу 2 бөмбөлгөл зөв тааж чадсан бол урмын хонжир буюу 1500 төгрөг. За үүнээс мөнгөнд өсөж явах боломжтойгоор таасан бөмбөлгийнхаа тагаар хамгийн дээд нь 50 сая төгрөгийг хожих боломжтой байсан гэсэн үг. За ингээд 6D тохиолдол нийт үзэгчдэд баярлалаа. 6D тохиолдлоос магадгүй хацсан болсон бол танд баяр хүргэе. За энэхүү сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр бүгдээрээ хамтдаа сүүлийн тэмээний ачааг хүнд гихчээр за 120 сая төгрөгийн шагналын сантай 642 тохирлынхаа азтныг тодруулах олныг нь бол мэдээж 120 сая төгрөгийн шагналын сантай гэдгийг дахин татаж хэлье. За шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тохирлуудаас ялгаатай нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчдээс санах хэрэгтэй. За нэгin тоо нэг байгаа бол 28-ын бөмбөлөг 42-ын бөмбөлгүүд ч юм нэг л байгаа гэсэн үг юм. Уг 42 ширхэг бөмбөлгнүүд санамсаргүйгээр эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг та дараалал огт хамааралгүйгээр зургуулан зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн аздан болох юм. За дараалал огт хамаарахгүй байна гэдэг маань та бүхэнд байгаа нэгдэх боломж. За харин дараагийн нэг боломж бол бонус бөмбөлөг байгаа. За бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлөгний тусламжтайгаар үндсэн 6 бөмбөлгнөөс та 3 бөмбөлгийг за бонус бөмбөлөгтэйгээ нийлээд 4 бөмбөлгийг зөв тааж чадсан бол урмын хонжир 10,000 төгрөгийг хожих боломжтой. За харин үндсэн бөмбөлөг болоод бонус бөмбөлөгний тусламжтай та 5 бөмбөлгийг зөв таасан бол 300,000 төгрөг, 6 бөмбөлгийг зөв таасан бол 12 сая төгрөгийг хожих боломжтой гэсэн юм. За ингээд үзэгчд маань дөрмөө ойлгосон гэдэг зэтгэлтэй энэ 642 тохирол байгаа. Ямар бөмбөлгнүүд гарч ирж чадсан тодорхойг хамтдаа харцгаая. Бонус бөмбөлөгний дугаар 22 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Бонус бөмбөлөгний дугаар 22. Ингээд үзэгчдэд 642 тохирлынхан үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дарааллынхан дагуу танилцуулъя. 35 18 40 15 6 3. За давтаж хэлье. 35 18 40 15 6 3 гэсэн 6 бөмбөлгийг үзэгч та гарч ирсэн дараалал огт хамааралгүйгээр буюу одоо яг та бүхэнд харагдаж байгаа энэ байрлал хамааралгүйгээр та зургуулангийн зөв тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа. За харин энэхүү тохирлын маань бонус бөмбөлөгний дугаар 22. 22 гэсэн бөмбөлөгний тусламжтайгаар миний төрөнд та бүхэнд хэлж байсан 10,000 300,000 12 сая төгрөгийн аздангууд тус тодорсон байх магадлалтай гэсэн үг юм. За ингээд 642 тохирлын маань 7 бөмбөлөг тун амжилттайгаар гарч ирснээр өнөөдрийн маань тохирол өндөрлөх цаг болсон байна. Тэгээ бидэнтэй үргэлж
үргэлж хамтдаа байдаг азаа сордог азтан болж байсан. За дараагийн удаа азтан болохоор зэхэж байгаа нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Харин нэвтрүүлэг маань хэрхэн үнэн байстай шудраг явагддаг талаар үзэгчид маань эргэлзэж байгаа л та туулрстаны замын эсрэг талд байрлах манай төв байран дээр хүрэлцэн ирээд нэвтрүүлгээ бас шууд үзэх боломжтой гэдгийг сануулъя. За харин магадгүй та азтан болоод хаанаас шагналаа авахаа сайн мэдэхгүй байгаа л 1504-ний урмын хонжирыг та тасбар борлуулж байгаа бүхэл борлуулалтын цэгүүдээс авах боломжтой. За түүнээс дээших мөнгөн нүгийн хонжирыг та манай төв байр буюу туулрстаны замын эсрэг талд байрлах үндэсний латрын төв байран дээр хүрэлцэн ирээд авах боломжтой. Таны тохирлын хариуг 1 сарын хугацаанд хадгалдаг гэдгийг бити мартаарай. За ингээд бидэнтэй хамтдаа байсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.